Нүүдэл боловсролын төв жил болгон сурагчдын зуны амралтанд зориулсан 21 хоногийн богино сургалтыг Шанхай хотноос зохион байгуулдаг гэдгийг та бүхэн мэдж байгаа байх. За тэгвэл энэ зуны амралтаар мөн ижил 21 хоногийн сургалт зохион байгуулах сургууль дээр багш нь ирсэн байна. За Шанхай хотын технологийн сургуулийг та бүхэндээ өнөөдөр багш нь сургуулийн кампус, хичээл орох танхим гэх мэт зүйлсийг та бүхэндээ танилцуулъя. Шанхай хотын технологийн сургуультай нийтдээ 4 жилийн хугацааны 500 гаруй сурагчдыг тухайн зуны сургалтанд хамруулсан байна. Өмнө жилүүдэд зохион байгуулж байсан шигээ энэ жил Шанхай хотын Диснейленд, Усан парк, амтны уйлан гэх газруудаар мөн аялах байгаа. За 21 хоногийн сургалт маань нийтдээ 15 өдөр хичээл орно. Өглөөний 9 цагаас оройн 5 цаг хүртэл хичээл орно. Чөлөөт цагаараа сурагчид маань сургууль дотор байрлах саксны талбай, хөл бөмбөгийн талбай, бассейн, жим гэх мэт зүйлстэй хамрагдах бүрэн боломжтой байгаа. Шанхай хотын технологийн их сургууль дээр явагдах тухайн хөтөлбөрт маань 5-аас 12 дугаар ангийн сурагчид бүртгүүлэх бүрэн боломжтой байгаа. За эрт буцах нислэг өдрийн 3 хоол, байрлах байр гэдэг бүх зардал маань нийлээд 8,900,000 төгрөг болж байгаа. За тэгэхээр эсэгчүүд та бүхэн маань хүүхдээ бүртгүүлэхийг хүсэх юм бол 77 77 0-10 гэсэн дугаартай холбогдоорой.